Орхон аймгийн гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн танилцуулга. Эрдэнэт хот Орхон аймгийн хувьд 1990 оны 12 дугаар сард хуралдсан Эрдэнэт хотын ардын хурлын 3 дугаар чуулганаар Эрдэнэт хотын ардын хурлын тэргүүлэгчдийн дэргэд гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийг анх байгуулсан. Орхон аймгийн салбар зөвлөл нь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, төлөөлөгчд, бодлого төлөвлөлт, хууль эрх зүйн хэлтсийн дарга, засаг даргын тамгын газрын хууль эрх зүйн хэлтсийн дарга, аймгийн ерөнхий прокурор, цагдаагийн газрын дарга, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, онцгой байдлын газрын дарга, гайлын газрын дарга, шүүх шинжилгээний хэлтсийн дарга, Баян өндөр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Жаргаланд сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, боловсролын газрын дарга, хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газрын дарга, авто тээврийн төвийн дарга, аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга, Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газрын ерөнхий инженер, хүчирхийлэлгүй ирээдүй төрийн бус байгууллагын тэргүүн, зэвсэг түвшний 110, 186 дугаар ангийн захирагч нар, дотоодын цэргийн 816, 821 дугаар ангийн захирагч нар, гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга нарын нийт 27 хүний бүрэлдэхүүнтэйгээр төрийн болон төрийн бус байгууллага олон нийтийн оролцоог хангах замаар хамтын ажиллагааг уялдуулан зохицуулж гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг цогц, тогтвортой, уялдаа холбоотой байх зарчмыг баримтлан ажиллаж байна. 2020 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 14-р зүйлийн 14-ийн 2 дахь хэсэгт Монгол улсын хэмжээнд гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл ажиллах ба орон тооны ажлын албатай байна. Аймаг, нийслэл, дүүргийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл нь орон тооны нарийн бичгийн даргатай байх бөгөөд орон тооны ажлын албатай байж болно гэж хуульчилсны дагуу Орхон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2022 оны 11-р сарын 29-ний өдрийн 131 дугаар захирамжаар ажлын албыг анхлан байгуулж, ажлын албаны дүрм, бүтэц, орон тоог баталсан. Гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлын алба нь дарга, нэгтлэн бодогч, ажилтан, жолооч гэсэн орон тоотоогоор байгуулагдаж, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын захирамжаар 2025 оны 1-р сараас томилогдсон ажиллаж байна. Онцлог ажлууд. Гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх, Орхон аймагт үлдэгдсэн гэмтэргийн шалтгаан, нөхцөл, урьдчилан сэргийлэх арга замыг тодорхойлох, судалгаанд суурилсан арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх зорилгоор аймгийн салбар зөвлөл болон цагдаагийн газар хамтран цагаан шонхрын жигүүр нийтэд үйлчлэх төрийн бус байгууллага, дотоод хэргийн их сургуулийн цагдаагийн сургуулийн эрүүгийн эрх зүй криминологийн тэнхимийн багш эрдэмтэн судлаачдаар криминологи судалгаа хийлгсэн бөгөөд гарсан санал дүгнэлтийг үндэслэн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөр боловсруулан иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлж 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 14 тэг 2 дугаар тогтоолоор ёсчлон батлагдсан. Салбар зөвлөлөөс энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг жил бүр хэлэлцэн баталж, шаардлагатай зардлыг орон нутгийн төсөвт тусган хөтөлбөрийн биелэлтийг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал болон гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд танилцуулан ажиллаж байна. Криминологи судалгааны дүнгээр Орхон аймагт дийлэнх үйлдэгдэж буй 5 төрлийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажилд анхаарлаа хандуулж, эдгээр 5 төрлийн гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг бууруулах ажлыг эрчимжүүлэх зорилгоор салбар зөвлөлийн гишүүдийг ажлын хэсэгт хуваарлан зохион байгуулав. Ажлын хэсгүүд хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлын хэсэг. Мансууруулах эм, сэтгцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлын хэсэг. Хулгайлах гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлын хэсэг. Заллах гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлын хэсэг. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлын хэсэг. Гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл нь улиралд нэгээс доош удаа хуралдаж, хурлын шийдвэр нь тогтоол, зөвлөмж хэлбэрээр гардаг. 2025 оноос зөвлөлийн шийдвэрүүдийг шинээр батлагдсан архив, албан хэрэг хөтлөлтийн талаар хууль тогтоомж, стандартад нийцүүлэн хэвлэмэл хуудсан дээр үйлдэж, хариуцсан ажилтныг дүрмээр тогтоом баталсан.
Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол. Гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг шинжилэн батлах тухай. Хөтөлбөр батлах тухай. Гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг шинжилэн батлах тухай. Тогтоолын хавсралтанд өөрчлөлт оруулах тухай. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын захирамж. Гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах салбар зөвлөлийн ажлын албаны дүрм, бүтэц, орон тоог батлах тухай. Ажлын хэсэг байгуулах тухай. Гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хуралдааны дэг батлах тухай. Зөвлөмж. Мансууруулах эм, сэтгцэд нөлөөт бодисын хор хөнөөл, хууль бус эргэлтээс урьдчилан сэргийлэх тухай. Согтууруулах ундааны эргэлтэнд хяналт тавих, аригтан согтуурахтаа тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах тухай. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах тухай. Гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлэхэд төсөв санхүү зайлшгүй шаардлагатай юм. Орхон аймгийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн зардлыг жил бүр өссөн нэмэгдүүлэхэд анхаарч, орон нутгийнхаа эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг харгалзан шаардлагатай ажил, арга хэмжээнд зарцуулах, зардал, үр өгөөжийн хувьд үндэслэлтэй байх зарчмыг баримталдаг бөгөөд баян өндөр жаргалант сумдын салбар зөвлөлүүдийн үйл ажиллагаанд мөн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Гэмт хэрэггүй гэрэлт ирээдүйн төлөө.